сайн байцгаана өргөн мөнд үзэгчтэй ингээд энэ 7 хоногийн weekly show ихэд бэлэн болсон байна. Надтай хамт байгаарай. Эхэлцгээе. За энэ 7 хоногт маш олон төрлийн хуулиуд хэлэлцлээ. За улсын хурлын одоо хаврын чуулган өндөрлөлөө. За 3 сараас намрын чуулган эхэлнэ. За мөн утааны асуудал маань яригдсан хിവэрэ байна. За нэлээд олон хүмүүсийг бас халд солилоо. За гих мэтчлэн маш олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Ингээд бүгдээрээ өнөөдрийн нэвтрүүлгээ эхэлцгээе. За ингээд нэвтрүүлгээ эхлэхээс өмнө надад нэг хайр үлгэлцээ. Сайхан хайр. Хөөс яг газтай онош ямар гоё шинээр байна. Ингэж өвөл юм байж болд юм бах та. За яста гоё байна. За энэ нэр манай нэвтрүүлгээр дандаа ийм зисаяг байгаад идэг хүмүүс гайхаад идэм билээ. Монгол улс бол ерөөсөө уул уурхай орон. Тэгээд манай одоо уул уурхай хамгийн их гардаг бүтээгдэхүүн бол зис. Тэгээд дээрээс нь дээшээ ярьсан аяг гэдэг байгаа байж дээ шүү. За энэ 7 хоногийн ихээр нөгөө өнгөрсөн 7 хоногийн нөгөө шүүмжилд үрдсэн дарга нар бараг бүгдээр өргүүлсэн. Чи яах вэ? Бүгдээр мөргүүлсэн. Бүгдээр ажилласаа халагдсан. Нөгөө муу залуу үрдэл хөөхөн их нэртэй нийслэлийн залуу үрдэл ажилласаа халагдчихсан. Сайд нь үрдэл ажилласаа халагдчихсан. Бүгд хоморгоор өстой арчилсан. Гэтэ ер нь бол нэг тийм сайндаач биш юм шиг байгаа. Бас ардын нам дотор дараа чи хоолндоо орох гэж исэн хүмүүс бас оочроо хүлээгээд мэлээ ууртай байсан юм шиг байгаа. За тэгээд нэг шалтгаан олдох дээр нь одоо сольсон бүгдийг. За ингээд шин сайттай болсон байна. Байгаль орчны шин сайттай болсон. Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн 5 дахь хэсэгт засгийн газрын гишүүнийг орон гарсан тохиолдолд ерөнхий сайд түүнийг улсын их хурл ерөнхийлөгч танилцуулсны үндсэн дээр нөхөн томилно гэж заасны дагуу засгийн газрын гишүүн байгаль орчин аялал жуулчлалын сайдаар Батүлзийн овогтой Бат Эрдэнэийг томилохоор танилцуулж байна. За ингээд шин сайттай болсон. За газрын дарганы яамны төрийн нарийн солигдсон, дэд сайд солигдсон. За тэгээд одоо шудраг өрсөлдөд хэрэглэгчийн төлөө газар одоо мэрэгжлийн хяналтын дарга байсан хүн ирсэн. За тэрний доор ингээд бүгдээр ингээд нэг нэгээрээ дуг гэд одоо альбом тушаалууд нь өөрчлөгдөөд дэвшээд ингээд явсан байна. За тэгээд шин сайд маань одоо ажлаа хүлээж авбуугүй юу одоо бас олонний шүүмжилт одоо өртөөд авсан. За тэр нь юу байсан бэ гэхээр нэгдүгürt энэ яндангаас гарч байгаа утаануудыг стандарттай болгоно. Хоёрдугаарт өглөө оройдоо машин асаагаад байна гэдэг нэг юм хэлсэн байгаа. Тэгээд одоо машин асаахгүй гэдэг чи яах вэ тийм ээ. Одоо бүх гаражнууд чинь нураагаа эцэн шүү дээ манай нийслэлээс. Тэгээ одоо гаражгүй хүмүүс ч одоо машин халаа шүү дээ. Тэгээ одоо ямар нэгэн шийдэл байхгүй ингээд дахиад нөгөө иргэдрүүгөө чижилдэг юм ингээд эхэллээ гэд одоо 7 хоногийн төгсгөлөр бол маш их шүүмжилт өртсөн. За бас томилгооны үеэр за Бат Эрдэнэ шоугаа жоохон багсгая шүү гэдэг ийм асуудлыг бас Мерсер улсын хурлын гишүүд бол хэлсэн байгаа. За ямар ч байсан ингээд өнгөрсөн 7 хоногт нөгөө шүүмжилт өрсөн хүмүүс бүгд мөргүүлсэн. Чи ингээд иргэдэг чичилгээд. За тэгээд шинэ хүмүүс томилогдсон. Ийм 7 хоног ингэж эхэллээ. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр EcoMine Systems-ийг ажиллаж байна. За эднийх яадаг юм бэ гэхээр машин цуурлуулдаг эко төхөөрөмжийг оруулж ирдэг юм байна. За энэхүү төхөөрөмжийг та машиндаа суулгаснараа утааны гаралтаа 90 хүртэлх хувиар. За утаан дотор байгаа хорт бодисынхоо хэмжээг 70 хүртэлх хувиар бууруулах боломжтой. Мөн бензин зарцуулалтаа 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой байна. За энэхүү бүтээгдэхүүн маань 5 жилийн баталгаатай. За тэгээд та 40 жил энэхүү бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой байна. За тэгэхээр Улаанбаатарын утааг бууруулахад та өөрийн одоо хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа юм бол энэ Америкийн эко төхөөрөмжийг машинд авч суурлуулаарай. Тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр EcoMine Systems-ийн ажиллаж байна. Та ийшээ холбогдорой.
EcoMine Systems автомашины шатхуун зарцуулалтыг 30% хүртэл бууруулах хөдөлгүүрийн эд ангуудад ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Шатхууны шаталтыг сайжруулж хөдөлгүүрийн хүчин чадлыг мэдгэдэггүйц нэмэгдэнэ. Эко төхөөрөмжийг бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, уул уурхайн хүнд даацын машин механизмд суйрлуулах боломжтой бөгөөд жилийн 4 улиралд ашиглах боломжтой. Ямар ч төрлийн шатхуунд тохирдог универсал төхөөрөмж юм. Эко төхөөрөмж бол байгаль орчинд ээлтэй, санхүүгийн хэмнэлттэй, инновацид суурилсан дэвшилт технологи. EcoMine Systems. За тэгээд ингээд нөгөө утааны асуудлаас болоод дарга сайд нар солигдож зуур. За нөгөө түлш бэлддэг одоо 5 толгой түлш үйлдвэрийн эргэн тойронд амьдардаг хүмүүсийн амьдрал бол одоо маш хэцүү болсон байна. За тэгэд энэ хүмүүс маань эхнээсээ одоо засгийн газарт шаардлага хөргүүлж эхэлсэн байна. За тэгэд энэ үеэр иргэд юу гэж хэлснийг бүгдээрээ сонсон. Нямбатар Жаргалмаа хоёр гишүүндээ маш их сэтгэл дундуур байна. Та хоёр биднийг харж гин үү? Бид нар амар хэцүү амьдарч штэ. Та нар биднийг яаж юу хэлж гарч ирлээ. Одоо энэ ажлаа харчаач та нар энийг яг ингээд шийдээд өгчөөч. Та хоёрт ирэх нь үертэй, мэдлэн үертэй. Тийм та нар бас хурж ирээд ингээд яг байр байдалтайгаа танилцуултаа бид нар ч гэсэн Монгол улсын иргэн штэ. Би өнөөдөр хорт хавдраар бид нар хэдэн жилийн дараа хорт хавдраар нэр өгөхүйдээ араасаа. Чанга гарахаар бүр ингээд хоолоо мөгдөд байдаг болчоод байна штэ. Би залуу үстэй удаан жил амьдармаар нүр хүүхдүүдтэй харагдмаар байна. Хүүхдүүд маань ч гэсэн эрүүл орчинд баймаар байна. Тэхүү манайхан бүгдээрээ өнөөдөр байна штэ тий. Дарга нарын хүүхдүүд дэлхийн миний хүүхэд мэлхий биш шүү гэж хэлмээр байна. Хүн болго энд анхаарлаа хандуулаач. Энд маш олон хүүхдүүд зовж штэ. Өнөөдөр хүүхдүүд хэлж чадахгүй хин хэлхийн аав ээжүүд нь хэлэх хэрэгтэй байхгүй. Бид нар өнөөдөр хэлж байгаа энийг ярьж байгаа манайхан бүгдээрээ дэмжиж өгөөрөө. Бүх энэ шаардлагын хариу яаралтай өгчөөрөө тэгээ бүгдээрээ гоё сайхан хамтраад ажиллая. Бид нар ахиж та нар тэгж дагсдуулахгүй шүү. Хүүрх юмтай 2000 хүүхдүүд гэж штэ. Ямар харамсалтай мэ тий. Энэ бол маш хэцүү. Энэ гэрийнхэн тоон моон ингээл ерөөсөө хаа сайгүй нүүрсний хар тортог тий хар үнс. За тэгээд тоос. Ийм аимшигтай тоосчлолтой нөхцөлд 2000 гаруй хүүхдүүд за тэгээд эцэг эхчүүд хөгшөд ингээд бөөндөө амьдарч байна. За энийг бол одоо эхнээсээ төлөвлөгөөгүй гай. Ямар ч төлөвлөгөө байхгүй. Ингээл ажил хийнгээл дайрдаг ямар ч төлөвлөгөө байхгүй. Энэ эргэн тойронд хичнээн хүмүүсийн уушиг нь яагаад юу болоод хичнээн хүүхдүүдийн эрүүл мэндэд тохиролтой юм бэ гэдэг нь байхгүй. Хамаагүй. Олонхийнхоо төлөө цөөхөө золиослоё гэдэг юм юмсан. За тэгэд саяны эмэгтэйгийн хэлдэг хамгийн сүүлчийн үг бас үнэхээр гоё юм тий. Дахиж дагцдуулахгүй шүү гэж хэлж байна тий. Маш олон хүмүүс одоо нэг намыг бол одоо бүр ингээд улсын хуралтай ерөнхийлөгч ингээд бүр бүх эрх мэдлийн өгсөн. Зарим маань одоо худалдагдаж хүртэл өгсөн байгаа. Тэгээд ихэнх нь одоо сүултээ амаа ингээд барьцгааж байна. Тэгээд та бүхэн минь ингээд энэ хүмүүсийнхаа дуу хоолойг сонсооч. Энэ чинь маш олон хүүхдүүд байна. Энэ бол үнэхээр хүнд асуудал. За тэгээд ядж яхад яр гихчээр одоо бас нөгөө 5 толгой түлш компани машин одоо осол бас гаргацсан байна. За үндсэндээ бол зам тээврийн осол гарсны улмаас яг энэ хэсэгт бол замын хөдөлгөөний эрчим бол нэлээд саарсан байгаа. За дээрээс жолооч нар өгч байгаа мэдээлэлээр бол тоормсгүй болсон том аврын ачааны машин бол Оросоос ирж орж ирээд хөдөлгөөнд орцож исэн машинуудыг хамаад ингээ мөрөгцсөн юм осол гарсан гэдэг мэдээллийг өгсөн байгаа. Жолооч нь хаана он бол энэ машины? Сайн байна уу та? Гайгүй юу? Би хань. За царайг нэртэй харуулж аваарай. Ер нь сая юу болчих واخа? Дээрээс тоормсгүй болохоос. Дээрээс хэрэгснээс. Яа, ямар амир юм бэ те. Тоормсгүй болж орж ирээд бүр өстө өөрийгөө ингээд унгаагаад тэгээд өөрийгөө зогсоосон. За унах замд нь харин азар хүний амир ирсцэнгүү. За нэг 2 машин одоо тогтлоо. Нөгөө 2 машин одоо мөргөөд одоо ингээд тогтлоо. Тэгээд тэр сурвалжлагч нэг хөөргин те гайгүй юу гэдэг. Манайхаач тэгээ урдаас нь гайгүй л юм дээ тэгээд. Энд чинь гутга мутга шээж гайгүй гутга шаалгачаа л гэж байна. Ах нь гайгүй 2 машин мөргөчөөд машинаа онголдуулчаад цонхыг хагалж гарч ирчээд энэ чинь ингээд гайгүй сууж гинөө ах тэгээд тэр гайгүй юу гэдэг гайтай л байгаа шүү дээ. Ямар л ойлголттой тэр машинаа хөмрүүлж яйчээс байж байгаа юм тий.
Тэгээд мэдээж гайгүй юу гэдэг нь бол эрүүл байна уу те ямар нэгэн байдал одоо үүсэг үздэл гэдэг л асуулт тохиолтой. За нэг иймэрхүү байдалтай одоо өстө нөгөө нэг 5 түвш толгой түвш компани маань юм нь шатлаа те. Ингээд одоо ёстой нөгөө нэг юу гэдэг лээ хар цагаан хилам хүрцэн юм шиг л одоо ингээд байнга л асуудал дагуулдаг ийм газар болсон байна. За энэ 7 хоногт нэг иймэрхүү явдлууд боллоо. Нэр нэмэх нь бас нэг сонин үйл явдал болсон. 4-р дэлгүүр дээр 3 автобус хооронд бас мөргөлдсөн бас аваар гарсан байгаа. Тэр бол энийг бол гайгүй. Тэгтэл манай автобуснууд бас бүдүүлэг явдаг шүү дээ. Нэг хуучин микроны жолооч нар чинь бүгд автобусны жолооч болсон юм шиг. Яг том мөртлөө зүгээр микронууд явж идэг те. Зүгээр ингээд дрифт бааз автобус бааз дотроо дрифт мөрөж яаж маа. Арай л амир шүү дээ. Шууд 1-р игнэний шууд дараад ерөөсө ганцаараа машин зам дээр явж дараад 3-р игнэр рүү ордог. Тэгсэн чинь 3 автобус нэг мөргсөн бас ийм асуудал 4-р дэлгүүр дээр бас гарсан. Гэх мэтчлэн ийм ослууд гарлаа. Тэгээд ийм зүйлс боллоо ямарч байсан юм л. За энэ 7 хоногт эдийн засгийн байдал хүндэрсэн, инфляц одоо маш өндөр түвшинд оцсон гэдэг талаар одоо үндэсний статистикийн газраас мэдээлэл хийсэн. За энэтэй холбоотой мэдээлэл бас гарсан байна. Инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа үйлчлэгийн үн 2018 оны 12 дугаар сард 8.1%, 2019 оны 12 дугаар сард 5.2%, 2020 оны 12 дугаар сард 2.3% гарч байлаа. Тэгвэл өнгөрөх 2021 оны жилийн эцэст инфляц жилийн өмнөхөөс 11.1 нэгж буюу 13.4% хүрээд байгаамаа. Ялангуяа сүүлийн 6 сарын дотор инфляц 2 дахин нэмэгдсэн нь нийлүүлэлтийн шалтгаантай байсан. Ийхүү инфляц өсч 2 оронтой тоонд хүрсэн нь иргэд тэр дундаа орлого багтаа нийгмийн эмзэг бүлгийнхний амьдралд хүнд дарамт үүсгэж байгаамаа. За ингээд инфляц бол 14% гарцсан, 14.3% болсон гэдэг юм мэдээлэл гарсан. За яг үнэндээ одоо яг тодорхой барилгын материал дээр ч гэдэг юм уу, тодорхой хүнсний баруунууд дээр 14 биш 20, 30%, зарим 40% одоо үнийн өсөлттэй байна. За Монголд бас нэг их сони юм болдог. Энэ юу гэхээр энэ инфляцид бол төв банк ямарч буруугүй. Бусад бүх юм буруутай. Монголд болж исэн бүх энэ инфляцууд төв банкнаас хамаарлаггүй дандаа нийлүүлэлтийн гаралтай инфляцууд байдаг. Одоо нөгөө нэг төлш одоо буруу болоод утаа гараад эхлэхээр иргэд буруутай гэдэг шиг инфляц болохоор Монгол банк буруугүй. Энэ бараа бүтээгдэхүүнүүдээ ингээд хориод байгаа энэ хүмүүст буруутай болоо явчихдаг. За мэдээж нийлүүлэлтийн гаралтай бол үнийн хөргөл бол байгаа. Тэрийг бол ойлгож байгаа. За энэ дээрээс нэмэх нь бараа бүтээгдэхүүнээ хомсдсон үед одоо энэ бодлогын хүүгээ маш бага түвшинд барьсан. Энэ бол өөрөө энэ инфляц өсгөх хамгийн том нөлөөллүүдийн нэг үсэн. Дэлхийн маш олон орнуудад ийм зүйл болж байна. Германд ийм зүйл болж байна. Одоо Америкт болж байна те. Тэгэд төв банкнууд өөрсдөндөө ерөөсө буруухгүй байна. Тэгэхээр энэ бол нийлүүлэлтийн гаралтаагаас гадна энэ бараа бүтээгдэхүүн хомсдсон байгаа энэ зах зээл рүү маш их хэмжээний мөнгө зутгаснаас болсон. За та бүхэн санаж байгаа бол яг өнгөрсөн жилийн хавар юу болсон бэ гэхээр нөгөө нэг нийлүүлэлт нь хомсдсон байсан одоо эдийн засаг руу нэг өдрийн дотор бараг нэг их найд гарууд төгрөг ингээд цутгаа хийсэн. Тэгэхээр чи яах нэгж бүтээгдэхүүндх төгрөгийн хэмжээл ихсэн гэсэн үг шүү дээ тийм ээ. За ингээд амьдрал хэцүүдэгтэй зэрэгцээд одоо цагаан сар болж байна. Хөгштэй маань амьдрал бас дагаад ичвэцсэн. Хөрөлцөхгүй шүү дээ 350 мянган төгрөг чи өрдөө хөрдөө шүү дээ. Сарынхаа хоолнд бараг хөвөхгүй шүү дээ. Тэгэхээр одоо цагаан ногоон сар болж энэ ч 350 мянган төгрөгөөр юу ч авч чадахгүй шүү дээ ерөөсөө. Юмд орсон амар хэцүү л шүү дээ. Ер нь юмны үн хэр багш вэ? Юмны амар үнэтэй байна. Юмцэн тий. Одоо дэтгэр усууч одоо тэгэл наад цана ууц авах ч одоо 350 болсон ба шүү дээ. Тий. Дэтгэр 350 авчтай одоо цаана яах юм гэсэн одоо тий. Одоо энэ байгаа байдал чинь юмны үн тэгэл ер нь ямар ч талаар яаж бодсон яг энэ талаар бол нэмэх зөв гэж. За ингээд үн өссөнтэй холбоотойгоор хөгшчүүдийн тэтгэврийн асуудал яригдсан. Ихэнх хөгшчүүд маань ер нь ойролцоогоор 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. За тэгээд 350 мянган төгрөгөөр бол одоо баг тал тор юм аваад тэгэл баг дуустдаг гэсэн шүү дээ. Тэ 350 мянган төгрөгөөр бол хизээч нэг сар хал амьдрч чадахгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Гэтэл бараа бүтээгдэхүүний үн бол бүр ингээд хэд дахин нэмэгдээ тэ. Одоо жишээлбэл 50000 байсан зүйл одоо 100000 болдог ч юм уу. Энэ ч одоо амар том нэмэгдэл шүү дээ. Гэтэл нөгөө тэтгэвэр нь хэвээрээ байгаад идэг. За тэгээд энэтэй холбоотойгоор тэтгэврээ нэмье гэдэг одоо ардсан намаас
хэвлэлийн багуурал хийлээ. Тэтгэвртэй холбоотой маш олон асуудлууд яригдлаа. Гэхдээ тэтгэврийг бол нэмэхгүй. Яагаад гэвэл хүүхдийн мөнгө өгж байгаа учраас тэтгэврийг нэмэх ямар ч боломжгүй гэдэг хариу өгсөн. Яг үнэндээ энэ тэтгэвэр нэмэх гэдэг бол зүгээр улс төрчдийн побордог иймс хэдэв болоод хуурцсан байна. Энэний цавын цаад юу байгаа вэ гэхээр энэ нийгмийн даатгалын тогтолцоо гэдэг чинь өөрөө ямар тогтолцоо юм бэ гэдэг маш том асуултын тэмдэг яваад байгаа шүү дээ хүмүүс. Өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа нийгмийн даатгалын хууль хард түмний амьдралд нийцэхгүй байна. Хамгийн энгийнээр тайлбарлахад хөдөлмөрийн насны иргэн улсад 25 жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлөөд 500 мянга хүрэхгүй тэтгэвэр тогтоолгож байна. Харин хөдөлмөр эрхэлж байгаа иргэн нийгмийн даатгалын шимтгэлээ үндэслэж банкнаас зээл авахд нэн ядуу ангилалд багтаж зээл нь гарах боломжгүй тооцож байна. Нэг үгээр хэлэхэд нийгмийн даатгалын шимтгэл улс төрчдийн орлогын их үүсвэр болохоос өөр үүрэг гүйцэтгэж чадахгүй байна. Монгол улс шиг дампуу улс алах бушуухан энэ улсаас явах юмсан гэж хаалгалах залуусын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Аргачлгүй юм. Учир нь өнөөдөр Монгол улсад хөдөлмөрийн эрхлээ цалингаараа амьдран гэдэг нь усан дотор галт хүлхээс хэцүү. Өнөөдөр 18 нас хүрсэн Монгол улсын иргэн хөдөлмөрийн эрхлээд 1 сая төгрөгийн цалин авахд 170 мянгаыг нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Харин тэр шимтгэлд тухайн иргэнд үр өгөөж өгнө гэвэл ёстой гонжийн жоо. Яагаад гэвэл насаараа хөдөлмөрийн эрхлээд тэтгэвэр гаргахад нь таны сүүлийн 7 жилийн хугацаанд тасралтгүй төлсөн шимтгэлийг дундчилж тэтгэврийг нь тогтооно. Ерөнхийдөө 350-аас 500 мянган төгрөгийн тэтгэвэр аавна гэсэн үг. Ойлгохтойхон айлын тэжээвэр нохооны хоолны ч мөнгөнд хүрэхгүй мөнгө. Энэ бол цэвэр мүлжлэг. Тийштэй энэ зүгээр боолчлол байгаа даа байхгүй тий. Яг үнэндээ нийгмийн даатгал гэдэг нэртэй дээрэм болсон. Энэ бол дээрэм зүгээр л дээрэмдэж байгаа хүмүүсийг дээрэмдэж мөнгөний аваад хүчээр мөнгөний аваад нийгмийн даатгалаас ирж торгон хаан, дансын хаан, хавчин торгуулаа төлөхгүй шоронд явах хүртэл ийм амир зохицуулттай. Гэтэл энэ нь ингэж айхтар хүчлэн барин авсан нийгмийн даатгал нь хөгшрөхт нь зүгээр шууд ядуучуудын игнэр рүү шууд амбардуулаад оруулдаг. Ийм новшийн систем одоо болооч. Тэгэл нэг юм зүгээр нэг аргацаас нэг юм илжигний урд тавьж байгаа луун шиг ингээл нэг юм жоохон нэг 50 мянгаар 100 мянгаар тэтгэврийг чинь нэмлээ шүү гэл ингээд яваад байдаг. За манайх бол одоо ахан дүүсийн гэдэг юм уу да эв санааны одоо тэтгэврийн тогтолцоотой. Одоо өмнө тэтгэврт гарсан хүмүүс нь одоо ажиллаж байгаа хүмүүсийнхаа одоо тэтгэврийн мөнгөний идэж одоо явдаг. Тэгэд энэ өөрөө ямар ч үр ашиггүй дампуурсан дампуу тогтолцоо. Манай төрчийн үеийн нийгмийн даатгалынхаа санд бараг 10 их 80-ийн өртөг сонсож ирсэн шүү. За дээрэс нь ерөөсөө энэ нийгмийн даатгалын мөнгнөөс орж хусдаг, идэж уудаг хүмүүсийн тоо бол бүр хэрэг сэтэрсэн. Одоо хамгийн сүүлийн жишээ нөгөө ундрмаа гişүн шүү дээ. 300 тэрбум. Сүүлд одоо тэр нөгөө үндэсний хөрөнгө оруулалтын банк нь те 15 тэрбум гэл ингээл хэдэн 100 тэрбумаар нь ингээл банкудад байршуулаад тэрийг алдчихдаг. Ийм новшийн систем байна. Тэгэд энэ системээр нь өөрчлөж чи юу хүлээгээд байгаа юм бэ? Бид нар энэ новшийн дээрмийг чинь төлмөөргүй байна. Залуучууд энэ дээрмд чи оролцмооргүй ингээд дээрмдүүлээд байгаа дэмааргүй байна. Нийгмийн даатгал гэдэг нэртэй энэ дээрмээ одоо зогсоогооч. Юу болоод байгаа юм? Энд даатгал биш зүгээр хүмүүсийг ядуучуудын игнэр түлхдэг ийм новшийн систем болчиход байна шүү дээ. Яагаад энийгээ одоо бол өөрчлөхгүй зүгээр нэг юм жижигхэн юм чимхлүүр юм хийгээ яваад байгаа юм. Тэгэхээр энэ нийгмийн даатгалын системийг өөрчилж одоо нэрийн данстай гэдэг юм үү нэг хэсэг яригдаад байсан одоо бүр яригдгаач болж. Энэ систем рүү шилжиж бид нэр одоо энэ нөгөө тэтгэврийнхаа асуудлыг шийднэ. Түүнээс ч одоо энэ асуудал бол байнга цагаан сар болгоноор яригдана. Тэтгэврээ нэмсэн үү нэмсэнгүү гэдэг ингээд ийм новшийн зүйл болоод байна. Тэгээд одоо нийгмийн даатгал гэдэг энэ хөгийн дээрэмд бол одоо fuck you гэж хэлмээр байна яг үнэндээ тий. Залуучууд бол үнэхээр энд дургу байна. Энийгээ зогсоохгүй бол одоо бид нар одоо яа би бол үнэхээр төлөхийг хүсдэггүй. Энэ бол зүгээр л дээрэм. Хэдэн 10 мянган хэдэн 100 хүүхэд өдөр болгон хорт авдартай гэд мөнгө гуугаад тий. Хүмүүсээс мөнгө гуйлагчлаад ингэ явж идэг. Гэтэл нийгмийн даатгал дээрх тэр эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө нь жил болгон хэдэн зуун тэрбумын ашигтай гардаг. Тэр хизээч тэр хорт авдартай хүүхд рүү явдаг. Дандаа дарга нарын хавлаас л. Ийм л систем яваад байна. Тэгэхээр тэтгэврийг зүгээр нэмээд орхих биш, системээр нь өөрчлөх.
За энэ 7 хоногт хөгжлийн банктай холбоотой маш том асуудлыг одоо хөгжлийн банкных нь өөрсдөө уйлан дугран байж одоо ярьлаа. Хөгжлийн банкны нийт зээлийн 55.3% нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байна. 2011 онд байгуулагдаж байсан төсвийн хөрөнгийг чанаргүй зээл зарцуулсан энэ банкыг татан буулгах тухайч яригдж байна. 3.2 тэрбум $, зээл гаргасан ч 1.7 орчим тэрбум $, чанаргүй зээлд багтаж байгаа хөгжлийн банкны асуудлыг энд онцлож байна. Товчхондоо эдийн засагта өгөөж өгөхөөр аж ахуй нэгжүүдэд олгохоос илүү улс төрчдийн мөнгөний их үүсвэр болсон энэхүү банкыг цаашид байлгах шаардлагатай эсгэд анхаарал хандуулах цаг нь болсон байна. Юу 50.3% чанаргүй зээлтэй. Энэ бүр хэрвээ ийм арилжааны хувийн банк байх юм бол аль хэдийн дампуураа дууссан байгаа. Энэ бол хэний ч биш мөнгө учраас ийм болж байгаа. За тэгээд энэ дотор нь 880 тэрбумын 26 компанид заяа 880 тэрбумын зээлээ өгöd эднийг шүүхд шилжүүлсэн гэдээ уйлан дугаараа сууж байгаа. За тэгээд энэ донд ямар компаниуд зүгээр орсныг зүгээр нэг халтгаа харагдах тгөө. Тодорхойлбол Монгол Драй Милк компани хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр барихаар 2017 онд 40.6 тэрбум төгрөгийн зээл авч өнөөдөр хуримтлагдсан өр 50.4 тэрбум төгрөгт хүрч 40 сар буюу 3.3 жилийн хэтрэлттэй явж байна. Монгол компани 2017 онд муур нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг авах Япон болон бусад улсад экспортлох зорилгоор 10.4 тэрбум төгрөгийн зээл авч өнөөдөр эргэн төлөгдөх хугацаа 38 сараар хойшлоод байна. Эрдэл компанийн хувьд угсармал орон сууц барихаар 2013 онд 65.5 тэрбум төгрөгийг 2014 онд 39.4 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Өнөөдөр 163.1 тэрбум төгрөгийн өр хуримтлагдаж 55-аас 91 сараар буюу 4.5 жилээс 7.5 жилийн хугацаа хэтэрсэн байдалтай байна. Ямар гоё шат юм бэ? Бараг сум болгонд хуурай сүүний үйлдвэр өгнө. Хийнэ. Тэрбумаар нөгөө чи нохооны юу нэ муурны хөвлөөр нүлдэг нь юу вэ? Тэгээд энэ 880 тэрбумчтэй монголчууд 880 тэрбум 880 сая төгрөг ш. 800 эн чинь баг нэг их 80 төгрөг гэсэн үг шүү дээ. Нэг их 80 төгрөг 26хан компанид өгöd одоо хамгийн доод нь 3 жилээр төлөөгүй. За дээдл нь 4-5 жилээр өрөө төлөөгүй ийм асуудал үүссэн байна. За тэгээд энэ 26 компани нэрийг зарласан байна. Тэгээд хэрвээ та хүсэх юм бол одоо вебсайтуудаар дүүрэн байгаа. Энэ мэдээнүүдэр ч гэсэн бүгдийг нэг нэгэнгүү ярьсан байна. За тэгээд би 2011 оныхоо жиргээгээ ингээд эргэж үзсэн чинь ингэж битсэн байна. Би 2011 оны 2 сарын 14-нд ингэж яг одоо Валентины баяраар өглөөний 9:35 минутанд ингэж иргсэн байна. Энэ хөгжлийн банк гэж шал балаа юм хийж явах юм а. Нүл авилгал цавчаа ах дүүс нутаг усныхны бизнесийг дэмждэг газар болно штэ эн чинь гэж бичсэн байна. За тэгээ яг бүр ванга шиг хэлсэн байгааз. Яагаад би нэг ванга шигтэй энийг хэлээгүй. Энэ төрийн зохицуулттай төрийн банк үүсэж байна гэдэг нь төрийн юм гэдэг нь хэний ч биш зүйл байдаг. Угаасаа авилгал завчааны л үр болдог. Одоо манай Монголд байгаа энэ 5 толгой. За энэ бүхэл төрийн өмчөд энэ компаниуд бүгд авилгал завчааны үр урхаа болсон байна. Тэгэд энийг би нэг сайндаа бол хэлээгүй. Энэ юу гэхээр энэ угаасаа төрийн компаниудын явдаг бүтцэн. Бид нэр хичнээн сайн менежменттэй хөгжлийн банктай болоод ч энэ авилгал цавчаа энэ новшийн дампуу байдал нь үргэлжилсээр л байх болно. Төрийн банк бас ялгаа байхгүй тий. Ингээд явна. Хүн хувийн юм бол хүн өөрөөсөө хийж хулгай хийж чаддаггүй. Тийм учраас хувийн банкнууд байнга ашигтай хамгийн минимум төвшөнд одоо найдвар үзээлийг ингэж байлгадаг. Тэгэд энэ хөгжлийн банк нэртэй одоо ялсан намын одоо танил талуудаа хизээж буцааж авахгүйгээр зээл өгдөг энэ новшийн банка хурдхан хаагаад дампууруулад тэгээд авах ёстой хүмүүсээс нь мөнгөний аваач ил гэж хэлээ та. Энэ 7 хоногийн бас нэгэн одоо том сенсацтай сэдв бол 880 тэрбум байлаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар BTF онлайн бэлгийн карт ажиллаж байна. За эднийх Монголд Reebok, Levi's, Jack Wolfskin, Crocs, за тэгээд Dr. Martens гээд маш олон төрлийн брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирдэг юм байна. За энэ онлайн бэлгийн карт нь та онлайнаар болон офлайнаар буюу яг дэлгүүр дээрээс нь худалдаа хийхэд одоо энэхүү бэлгийн картаа ашиглаж болох юм байна. Та
BTF.mn гэдэг сайт руу ороод та энэхүү бэлгийн карта худалдаа авах боломжтой юм байна шүү. BTF онлайн бэлгийн карт. За энэ 7 хоногт ойрд болж байгаагүй том жигсаал боллоо шүү. Их хичээлний талбай дээр. Лифтний бичигтэй холбоотой шүүгчдийн асуудлыг шүүхийн сахилгын хороогоор өнөөдөр хилэлцэж байгаатай холбогдуулан иргэд шүүхийн гадна жагсаж шудрах шүүхийг шаардаж байна. Мань мэдж байгаа шүү дээ. Одоо нөгөө хамгийн ихний жишээ бол дээвтэн дотор нэг оцсон нэг шүүгч байдаг шүү. Эндээ хариуцлага тооцоо. Тэрийг хэлээгүй. Энэ дотор шудрах бус байгаа бүх шүүгчдтэй хариуцлага тооцох шаардж байна. Шүүхийн сахилгын хороо шудраг ажиллах ёстой. Бас нэг саяхан бас нэг хүн бас хаалгааныг энэ чи бөөнөрөө бүр ингэ хаалгаана шүүхийн ерөнхий зөвлөг хаалгаана орж одоо яах гэдэг нь зодож мотох гэдэг юм тий. За энэ ямар асуудал вэ гэхээр нөгөө баасан цогттой хамт оцгонсон шүүгч нарын асуудлыг хэлэлцсэн шүүхийн сахилгын хороогоор хэлэлцсэн. За тэгээд сахилгын хорооныхон дээр очиод одоо энэ шүүгч нарыг одоо хариуцлага тооцоо гэж хэлсэн. За хоёр шүүгчийг бол ажлаас нь халсан. Нэг шүүгчийг 6 сарын цалингаар нь одоо торгосон. За энэ бол сайн. Гэхдээ бас нэг юм сони юм байна. Энэ гадаа жигсэж байгаа хүмүүсийг хэн зохион байгуулваа гэдэг том асуудал гарч ирж байна. Утаан дээр жигсаагүй. Тэ? Үнийн энэ өндөр инфляцтай байх үед жигсаагүй хүмүүс бөөнөр гарч ирж гисэн. За тэр дунд ч одоо төлбөр мөлбөр авдгаар алдартай хүн хүртэл ингээд дунд хажуугаар нь явж байгаад гинт цагаан хоолоо молоо барьсан зүгсчихсэн. За тэгэд энэний цавын цаадалд юу явж байгаа гэхээр нөгөө ерөнхийлөгчдөөс хамааралтай нөгөө шүүгч прокурорууд тэднэртэй холбоотой энэ асуудал явж байгаа. Одоо нөгөө нэгнийхээ томилсон шүүгч прокуроруудад нөгөөтг нь одоо ингэж улс төрийн замаар ингэж нэгнийхээ буулгаж өөрийнхөө хамааралтай шүүгч прокуроруудыг тавих гэж байгаа. Одоо өөрийнхөө хонглыг одоо барьж ийн гэх юм уу да. Тийм учраас тэр цаана ийм олон хүмүүсийг ингэж авчирч гисаасан бахнэ. Хороо хорноос нь дуудсан бахнэ. Хүчээр авчирсан бахнэ. Орилуул зөксөөсөн бахнэ. Олнороо хаалга балбсан бахнэ тий. Тэгээд энэ хоёр үзэгдэл хоёулаа айгүй тийм ялзарсан үзэгдэл тий. Нэг нь ч одоо шүүх прокуроруудтайгаа одоо өмнөх ерөнхийлөгчийн хүмүүсийгээ ингээд бөөндөө авч яваад янз бүрийн хүүхэн шуухнуудтай уулзуулдаг тий. За энийг ч буулгаж байгаа гэж жагсаж байгаа гэд энэ хоёр хоёулаа манай шүүх тогтолцоо ямар амар ялзарсан, ямар айхтар улс төрөөс хамааралтай болцсон юм бэ гэдгийг л харуулах маш том үзэгдэл боллоо гэж миний хувьд бол харсан байна. Нэг ийм ч гэсэн. За энэ 7 хоногт бас хэсэг залуучууд Монголын үндэсний олон нийтийн радио телевиз дээр засгийн газартаа одоо мэтгэлцнэ гэд 2-7 хоногийн өмнө цаг аваад за 7 хоногийн өмнө мэдээний хөтөлбөрт нь оруулаад тэгээд засгийн газрынхныгаа хүлээсэн чинь үндэсний телевиз нь ч оруулсангүй засгийн газар нь ч ирсэнгүй. Тэгээд энд өнөөдөр маш олон иргэний хөдөлгөөнүүд иргэдүүд ирчихсэн байгаа. Тэгээд энэ засгийн газар ч юм уу энэ нам 2024 онд гарах юм бол дахиад ямар ч том иргэний хөдөлгөөн үүсээд дийлэхгүй юм байна. Яагаад тэгэхээр сая 21 оны сүүлээс ахуулаад бид нээлттэй сонсгол хийх гэж оролдлоо тийм ээ. Араас нь мэтгэлцээ хийх гэж оролдлоо. Маш олон хүсэлт, шаардлага тий гомдлого гаргалаа. Бидний зарласан цаг яагаад одоо ингэ гарахгүй байгаа юм бэ? Яагаад оруулахгүй байгаа юм бэ? Бид нар ч хамт уулзах гэсэн шүү дээ. Нөгөө талаараа мэтгэлцээний энгийн тийм мэтгэлцээ болохгүй гэсэн. Гэхдээ бид нар студ сууж агаад за нөгөө тал ирсэнгөө хөтлөгч нөгөө тал ирсэнгөө тийм болохоор энэ мэтгэлцээнийг одоо ингээ хааж яана гэдгээ албан ёсоор хилээд хай гэж тохиролцсон. Та тэгэж ярьсан. Одоо үнэн үү худлаа? Тэгэхээр шүү дээ. Бид нар эфир явуулдаг манай мэтгэлцээний явуулдаг дотоод журам байдаг. Дотоод журамч юм байна шүү дээ. Нэгэнт зарлагдсан эфир бол явах ёстой. За нэг юм бол та. За манайх ч одоо 35 сайттай одоо удахгүй 39 сайттай болно. За тэгээд энэ нөгөө ажилтгүй хулгайчудаас нь хинч ирсэнгүү. Иргэдийнхээ нүрийг хараад нүдлүү нэгцэлж харж агаад ярилцаж чадсангүй. Тэгээд энэ бол үнэхээр одоо ой гутмаар жигшүүртэй нэг ийм л юм боллоо. Тэгээд ядаж нэг А4-ийн цаасан дээр нэг 2 өгүүлбэр бичээд би ирж чадахгүй гэд хамаг дараад явуулчихвал ийм чадваргүй. Хоёрдугаарт бид нар
сар бүр 2500 төгрөгийг яах гэж энэ үндэсний олон нийтийн радио телевиз гээд энэ ялцарсан газар өгдөг юм бэ гэдгийг бас одоо хүмүүст одоо аюул сайхан харууллаа. За тэгээд энэ нэвтрүүлгийг явах цагаар одоо Ганбаатар гэдэг хүний одоо улс төрчсөн уул уурхайхантай одоо янз бүр болсон тэр одоо хилцүүлгийг шууд бичсэн бэлэн байсан нэвтрүүлгийг шууд түлхэж байгаа жишээ нь. Тэгэхээр ер нь бид нар энэ үндэсний олон нийтийн яг үнэхээр үндэсний олон нийтийн радио телевиз юм уу? Эсвэл эрх баригчдын радио телевиз юм уу гэдгийг одоо асуух цаг нэгэнтээ болсон болов уу гэж бодож байна. За тэгээд энэтэй холбоотойгоор өнөөдрийнхөө нэвтрүүлгийн тодруулгын зочныг урьсан байна. Тэгээд бүгдээрээ зочнотойгоо уулзцгаая. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн тодруулгын зочноор Бэлгүүнэгээ залуу оролцож байгаа. Тэгээд энэ 7 хоногт 2 ч юмд орооцолдоод ороод авсан байгаа. За нэг нь бол шүүх хуралд орсон. За нөгөөх нь болохоор засгийн газартаа одоо үндэсний телевизээр мэтгэлцээнд ороход одоо гадаан байж исэн тий. Тэгэд ийм 2 онцгой үйл явдлын гэрч болоод дунд нь өөрөө оролцоод явсан учраас чамайг өнөөдрийн зочноор урьсан байгаамаа. За баярлалаа. Баби хочод Бэлгүүнэгээ залуу. Баби. За эхлээд ер нь яаж яагаад ингэж ийм тэмцэгч болоод бүр одоо ингэж ялмал авах дээрээ тулаад эрүүгийн хурал 12 цагийн эрүүгийн шүүх хурал муралд орох болчихоо. Энэ яаж явж байгаад энэ зам руу одоо халтраад гიშгэд орчихоо. Юу болчихоо? Гэхдээ анх 6 сарын 25-нд нэг хөрөлсөхийн тангараг өргөдөг ёслол дээр чинь юу очоод ер нь жоо сонирхъя гэдээ очсон. За. Тэгсэн чинь нөгөө нэг хаас айгу хүмүүс баримтлагдаад. За. Тэгээ нөгөө кино мандаар гардаг шиг нэг амар орон болцсон шиг санагдаад. Тэгээ чи ачигдчихсэн тий. Одко ачигдчихсэн. Монголоо яг миний хажууд ачигдаа. Дахиад зообо гэж залуу. Бас бидний дундаас ачигдаад. Тэгээ бид нар чинь нэг зоригийн хөшөөн дээр төрийн хамгаалалт юм уу эсвэл төрийн тусгаарлалт юм уу гэдэг нэг юмд өдөржингөө байсан. Тэгээ ингээ байж хажуулалт чинь хөрөлсөгч их буугаар буудаж муудаа тий. Тэр өдөр бол бүр амар өдөр байсан л та. Тэрний реакц тэр чигтээ явчихсан. Монгол ингээд тэр чигтээ ингээд оо коммунист орн болох гэж байгаа юм байна. Ер нь нууцаар болцсон юм байна. Ковидын хөлийг ашиглаад аимшигтай амар явж байгаа юм байна гэл тэр чигтээ тэгэл явсаар бол одоо юм байна. Тэгээ одоо ажил төрөл байдаг юм шиг ч одоо ингээд яваад тахлаар чи. Ер нь бол юу байсан? Ковидоор дампуурсан. Оо тийм үү? Тий, ковидоос хуг дампуурсан. Яа. Үйлчлэгээний нэг ганц 2 юм байсан. Бүгд тэр бүгдээрээ ковидоор ганц нэгдээгүй салбар. Тэгээ одоо ер нь очиж чадахгүй байна. Тэгээ одоо баг юу яадаг юм уу? Ингэсгээ та хэд баг тогчлт мөчлөлтэй. Эсвэл дотор байгаа ямар асуудлаа шийдэх үү мэдэх үү гэж ярьдаг юм билүү ч бол. Тэгээ их завтай байна дээрэс нь. Тэгэхээр бас ярьж. За энэ 7 оны дундуур чи юу болчихоо тэр үндэсний телевиз дээр нөгөө засгийн газрыг мэтгэлцээнд урьсан чинь нөгөөдүүл нь ирдгүү тэгснээ нэг Ганбаатарын нэг балаа гачин нэвтрүүлэг тавьдсан. Тэр яг юу болоод өнгөрөө? Тэр юу яасан шүү ба. Эхлээд биднийг далаа хичээж утсан шүү ба. Үндэсний телевизээр юу Монголоо эдэр очоод юу өксөл тавьсан чи зөвшөөрөөд. Тэг үндэсний телевизээс засгийн газар руу ийм болох гээд иргэд те иргэдийн хөдөлгөөнөөр санал тавиад нэгсэн чинь мэтгэлцээ гэдэг. Мэтгэлцээ гэж байна гэсэн чинь манай нөхөр сайхан ажтай байсан юм яасан те. Тгий агцсан байхгүй. Тэгээ дундуур нь бид чинь нөгөө мэдээж засгийн газрын бүтэн бүрэлдэхүүнтэй мэтгэлцгээ чи бэлдэн штэ те. Бэлдэжсэн чинь дотроос нь эдгэр чинь бүр амар бэлдээд эхэллээ. Эвгүүн биш өсөөгөө яасан. Юу яасан. Өмнөх өдөр нь уцаа. Гэхдээ яг нэг би төлөө одоо засгийн газрыг бүрэн төлөөлөхгүй. Хүн төлөөл тэрний үг бол одоо яг засгийн газрын шийдвэр гэхгүй хүн залгаад мань хэдэн боллоо гэхгүй. Тэгэхээр та тийм одоо шийдвэр гаргадаг ч юм уу төлөөлөл субъект нь бишээ. Бид нар лөө цаасаар хүсэлтээ өгчих гэдэг. Тэгээд ч хүсэлтээ өгөхгүй явсаар байгаад тэгээд тэр чинь эфирийн цаг тавигдчихсан. Тэгээд бид нар чинь мэдээж нөгөө очсон шүү дээ тий. Очсон чинь тэгээд ирээгүй. Тэгээд 35 сайдаас нэг нь ч ирээгүй гэж юу? Тий, нэг нь ч ирээгүй. Тий. Тэгээ магадгүй юу яасан баг. Заста дэмий байна те. Яаж чад ковид үеэр чинь бахан завчигчд тавьчихсан те. Мэтгэлж чаддаггүй сайн мэдгэдэггүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд болсон л ах. Баахан цүнх өрөгч бүх стологч нар тавьчихсан ирж байгаа. Тэгээд бид нар чинь нөгөө нэг үйлчин сандран шүү дээ. Тэгээд бид нар чинь нөгөө нэг оюун эрдэнэ ирсэнгүй зогчлаа гэдэг. Зогцсон л юм чи тиймсэн. Тий. За бас нэг үйл явдал боллоо өчигдөрхөн болоод өнгөрлөө.
бүхэл бүтэн 12 цагийн шүүх хурал боллоо. За нөгөө үг хэлж үзэл бодлоо илэрхийлснээс болоод эрүүгийн хуулиар одоо яллагдагч болчихжээ гэсэн үг үү тий яллагдагч. Ямар хэрэгт буруутгаад тэгээд ямар ялтай эрүүгийн хэрэгт одоо шүүх хуралд ороод гараад ирвэ. Тэр 23-ын 1-1 гээд одоо хууль сахиулагчийн албан шаардлагыг биелүүлээгүй. Одоо хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг. Одоо зүгээр сонсож байгаа хүмүүст нэлээд жишээ татах юм бол Монгол үг 6 цаг дээр ирж баримтлагч жагаад юу нэгнийх нь гар шалбараад тэгээд монголчууд ч 23-ын 1-1 явж байгаа шүү дээ. Тэрэн шиг одоо энэ бол нөгөө нэг юу юм бид нар яагаад ингэ тодтогч гаргаж иж яриад байгаа вэ гэхээр энэ өөрөө хууль хүчний байгууллага иргэдийг ганц шантаажладаг юм байна. Тэгээ мэрэгэн өмгөөлөгч хэлсэн байгаа. Одоо танаа гэрт цагдаа орж ирээд юу танаа гэрэж нэгжмээр байна. Гэхдээ араас зөвшөөрөл нэрж байгаа. Галтгооч ороо сууж ах уу гэдэг байхгүй. Тэгсэн чи би юу яриад байгаа юм чи солиотой юм уу те гэдгсэн чинь чи наав гэсэн үгтэй гэнэ үү те 23-1 гэж байхгүй. Тэгэд ямар ялтай? Юу штэ 3 жил хүртэлх хорих ялтай штэ. 14 сая хүртэлт хорволт. Хамгийн доотлын хорих ялна. Хамгийн доотлын хорих харин зорчих ирэх хязгаарлах. За. 6-аас зорчих ирэх хязгаарлах буюу 6-аас 3 жилийн ингээд байсан тэр мөн үү тий? Тий одоо 3 сая 400-аас 14 сая. Тэгээд 6 сараас 3 сар хүртэл хорих ялтай байсан. Ямар амин бэ? Мэдээч одоо шүүхийн шийдвэр гараагүй байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй бол ярьж болохгүй хаа. Тэгвэл ер нь нэг ямар хуу шүүх хурал болоод өнгөрөв? Юу мэдрэв те? Тэгээ одоо жишээлбэл миний тэр харж ирснээр та хэд ч нөгөө нэг шүүхийн шийдвэр биелүүлэх газраас хүн авч булаасан гэдэг одоо ял тулгаад ирсэн шүү дээ. Тэгсэн чинь өчтөр тэр сошиал дээр явж байгаа бичлэгийг харсан чинь шүүхийн шийдвэрийн тэр нэг нүдний шилтэй залуу Монгол үг өөрөө үүрээд гарч байгаа бичлэг гарч ирсэн шүү дээ. Тэр чинь одоо юу болоод тэгсэн чинь нөгөө цагдаагийн газрын дарга марах чинь шал өөр юм яриад шүү дээ. Тий. Гэхдээ тэр яг ерөөдөө юу юм? Монгол үг одоо нөгөө хоошлуулшгүй гэдэг одоо заалтаар гэрээс нь баримтлал явчих чам. Тухайн үед өмгөөлч нар зөндөө ярьсан. Одоо нөгөө нэг юу хүн алаад хүнд гинт тэрэг үлдсэн. Тэгээд цогтох гад байгаа ч юм уу те цогтох боломжтой ч юм байх юм бол одоо тасан сэргийлэх юм байна л да. Одоо шилжүүлж Төвшин баяр авраг дээр сая хийгдлээ шүү дээ те. Тэр зүйлийг 6 цагтаад баримтлагдаад тэгээд нөгөө зүйл нь гомдол гаргацсан явж явах үед гэрээс нь шөнийн 1 цагт баримтлж яваад тэгээд юу сүхийн нэг рүү очиод өмгөөлөгчийг нь оруулаад өмгөөлөгчийн нөгөө нэг одоо авах эрхийг явуулсан чи өмгөөлөгчийг нь оруулахгүй байж байгаад шууд 461 аваа авчихсан байхгүй. Тэгэхээр 461 авч явахдаа бүр өөр хаалгаар гэдэг одоо цухтааж байгаа байдлаар. Тэгээд дан энгийн хувцастай хүмүүс. Тэгээд бид нар ч нөө айчихгүй одоо ингээд Монголог авч яваад энийг ч одоо нөө дуурахгүй болгочих юм байна те. Ингээд юм байна. Тэгээд араас нь очиод юу болоод байгаа юм бэ? Ямар зөвшөөрөл хүн амтан барьж яваад ш тэгээд. Тэгээд тухайн 461-ийн одоо дарга нүрт хийсэн. Манай хүн алдаагүй. Тийм болоог. Тий. Тэгээд очсон 461 ажилчид өөрсдөө бид нэр одоо юу 20 тушаал ирээгүй. Тэр хүлээ авах боломжгүй. Хүнээ аваа яваал гэсэн. Тэгээд бид нар хүнээ аваад явсан. Тэр үед нөгөө баахан энгийн хувцастай хүмүүс бужигналтаад ирсэн. Би мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Алин цагдаа алин жирийн иргэн. Бид нар ч нөгөө нэг набор шиг болсод шүү дээ. Тийм шүү дээ. 461-ийн гадаа чинь би баг байгаа хүмүүсийнх нь 90% танихгүй байхгүй. Тийм шүү дээ. Тий. Тэгээд явсан чинь маргаашаас нь ахуулаад бидний нэгээр нь баримтлаа. Монголд байхгүй одоо түүхэнд байхгүй хурдан процесс 3 хоногийн дотор эхний хоног нь эхний орон гэрч 2 дахь хоног нь сэжигтэн 3 дахь хоног нь ялдагдагч болсон. Ийм кейс Монголд гарсан. За тэгэд өчигдрийн шүүх хурлын шийдвэр яаж гарваа? Өчигдрийн шүүх хурлын шийдвэр бол прокурор жоохон муу ажилласан байна. Хитрхийн хурдан хонглоор явуулчих тий. Яаж жоохон ил гаргаж наранд гаргаж ягаад хонглол руугаа хийхгүй. Хонголдоо найдаад шууд манитыг өвсөд дараа хонглол руу хийчихгүй юу. Тэгсэн чинь юу наадлаа чи яллах гэхээр арай фантаз байна тий. Дахиад буцаагаад жоох юм нэмчээд оруулаад ирлээ чи. Тий тийм шийдвэр. Яг өндөө батлагдаагүй тий тэгвэл нөгөө. Гэхдээ юу ч батлагдахгүй шүү дээ. Одоо батлах байсан бол бид юу 20-оос хоошоо ингээд хэсэгтэй чимээг болчихно. Тэгээд нөгөө үүл гоо шиг нөгөө цахиа маханыхаа эрхийг асуулаад гадагшаа юм бичиж чадахгүй тэнийгээс гоо гэсэн үг байна.
За тэгвэл энэ 7 хоногт чи ч бүр амар олон юмны гол гэрч болж байна. Тэгээд ерөнхийдөө бол манай ярилцах цаг маань айгүй хурдан дуусч байгаа зү. За тэгээд өнөөдөр ярьж чадаагүй үлдээсэн ч юм уу те. Тийм зүйл үйл одоо хэлээ. Тэгээд ерөнхийдөө тодруулахаа хэсгийг өндөрлөе гэж бодсон. Тий, тэгээд юу ямар байна? Одоо би газ ярьчих гэж одоо энэ юу цагдаагийн газрын дарга Ж болт гэдэг хүн хэргийн материалаас юм гаргаж ирж ярьдаг. Тэгээд шүүгэн шийдвэр гүйцэтгэхийн зарим нэг алтан шалгууд хүртэл дараа нь илт бидрийг одоо гуйлах те одоо маст иргэдэд муухай харагдуулах юмыг хууль зөрчин хэргийн материалаас ярьсан. Одоо Ж болт гэдэг хүн бол юу Монгол хүүгийн тэр өрсөсөх те бүр одоо 461 20 дугаар 20 ангиас хүн оргуулж авч гарсан те. За тэр шүүгэн шийдвэрийнх нь одоо хин бийсэн санахгүй тэр дарга нь болохоор одоо хоёрыг Монголог өргөөд аваад гараа явцсан гэдэг. Тэгэд ерөнхийдөө Монголд болохоор ийм юм байна. Миний анзаарсан юм нь хилмигдүүлэлт буюу энэ хонгил иргэд рүү орцсон. Тэгээ бид нар бол яг хонглын бүр яг одоо анхны иргэд орж байгаа, иргэдийн хөдөлгөөн орж байгаа нэг албан тушаалтан биш. Тэгээ албан тушаалтан биш, кейс юм уу да тий. Тэгээд хэргийн материал дээрээс дарга нар юм гаргаж ирж ярьдаг. Тэгээд биднэрт мэдээлэл нь ирсэн. Ж болт гэдэг хүн яагаад тийм юм ярьсан гэд. Одоо шилбэл ах нар жарилахгүй тий. Нутгийнх нь аав нар тий шууд тушаал өгсөн байсан. Тий тэр хүн тэр тушаалын дагуу тийм балаа юм хийчихэж байгаа байхгүй. Тий тэгээд одоо нөв даавал стандарт хөдөлгөөний зүгээс бол ийм иргэдийн эсрэг ингэж дөрхирдэг тийм ээ. Одоо аав мав дүү мүү тий нутгийн зөвлөлийн одоо ах эгч нарыг тий шууд ингэж хүмүүсийг ганц буруу харагдсан үнцгийг барьж ингэж ярьдаг цагдаагийн даргатай. Тий ингэж ярьдаг засгийн газартай байх юм бол бид нар өнөөдөр бүр илүү хурц тэмцэн. Тий. Тэр хүмүүсийг тэр хүмүүс би нэг юм тодруулах марцсан байна. Тэр нөгөө хэргийн материалд нөгөө камерын бичлэг нь байхгүй болсон байсан гэж үнэн. Юу, ерөөхдөө одоо биднэрт ашигтай бүх камерын бичлэг байхгүй. Бидрийг одоо хальт буруутгах болохгүйц камерын бичлэгүүдийг гаргаад тавьчихсан. Тэгээд азар бид нар чинь нөгөө нэг юу яалаа штэ сайн нөгөө нэг юм дэвэн дэлхийн хүмүүс нийлээд тэр дунд мань гар утсаа маш сайн ашигладаг. Тийм мэрэгжлийн төвчний улсууд одоо байж тээ нөгөө одоо хүмүүс мэдчихэж штэ. Тэд нар маань мод нотлох хойно баримт юмудаа аюулсан авсны үндсэн дээр тэр үүрдэг бичлэг чинь гарч ирж байгаа байхгүй. Тэгээд тэр юу яасан анх мөрдөн байцаад эхэлж хахад бүх байцаасан хүмүүсийнхаа утаснуудад өслөг хийгээд байсан бүх бичлэгүүдийг устгуулсан. Пөөх. Тий. Тэгээд азар тэнд юу iCloud ч юм уу те Google Drive ч юм уу тиймэрхүү юмнууд дээр юм хадгалдаг хүмүүс байсан учраас өнөөдөр бид нэр яг 100 үнцэх те үнэн бод байдлыг гаргаж ирж байна. Тий. За баярлалаа. Би бол хэргийн материал яриаггүй шүү. Сошиал дээр байсан бичлэгийг л ярьсан байгаа. Тэгэхээр хоёул бол янз бүрийн тийм юу суулсан. Одоо ганц юм нэрээ хэлэхгүй бол ингэсэн. Одоо би нэг хэлсэн дээр баг. Прокурор нь бүр ингэсэн. Одоо бүр яг социализм үеийн одоо нөгөө үзэл суртал шиг. Одоо ингээд 461-ээс хүмүүс те хүн аваад явчихдаг юм байна гэдгийг олон нийт ингээд мэдчих юм бол ингээд хүн авч яваад эхэлчихнэ. Тэгэхээр та нараар туг дахин. Та нарыг одоо ингэж ял өгж, хашрааж ийж бусад иргэдэд айдас өгнө гэсэн үг байхгүй юу? Иргэдийг ингэж болохгүй шүү. Төртөө дэрсэлдэж болохгүй шүү гэдэг мессежийг өгнө гэдгийг бүр бидний нүдэн дээр хэлсэн. Тэр хонглын прокурорууд нь ямар амар ярьдаг. За бааби минь болгоомжтой байгаа. Хүмүүс надтай гэж хэлдэг. Одоо би шамтай гэж хэлдэг. Одоос нь хуц худлаа юм болсон. Тэг одоо өнгөрсөн. Тийм үү. За баярлалаа. Тэгээд баабидаа амжилт хүсье. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн гигатэй мэдээ байна. За энэ ямар мэдээ вэ гэхээр энэ залуу үнэхээр баг тасаг зэрэглээ орон сууцанд амьдарч байгаа юм шиг амьдарч байна. Залуу гэр бүл мөнх залбаагийн хоолонхын адил байранд орох төлөвлөгөөтэй мөнгө зөвлөжээ. Гэвч байранд ороход бэлэн болоод байсан ч метр квадратын үн өндөр, талбайн хэмжээ бага, хүүхдэд ээлтэй байдал нь хангалтгүй байсан зэрэг сэтгэлдэнд хүрээгүй тул сонголтоо өөрчилсөн байна. Тодорхойлбол тэд байр авах мөнгөөрөө бат сүмбэрт газар авч гэрийн модч бэлдсэн байна. Ингээд гэрийн эзэн эцэгтэй хоёр нийлж нэг нь босгож нөгөө нь өнгөлөх байдлаар өнөөдрийн 5 дахь амьдралаа зохицлооч чаджээ. Энэ хүү гэрэлтүүлгийг бол яг манай эхнэр өөрөө ингээд санаачлаад ингэж хийсэн байгаа. Хаан маань болохоор зэрэг ингээд энэний цаана болохоор зэрэг
нэг ариглитэй байгаа. Тэг ариглитэй ингээд цаадлага хантайгаа тогтоож өгөө. Тэгээд наанаас нь энэ цагаан дулаалгаа богоо наасан байгаа. Вау, браво. Ямар гоё юм бэ. Энд ч одоо баг гэрлүүн ороод бүр ингэ шоконд орох юм шиг. Хүү хаана ороод ирвэ энэ ч одоо баг те. Бүр юм классик те. Загвар магвар тэгснэ минимал гэрэл мэрэл ямар гоё юм бэ. Үнэхээр гоё юм. Тэгээд одоо бүгдээрээ заавал хот руугаа ингэ чихээд ах шаардлагагүй. Бас ингэ одоо хоттой ойролцоо газар гэр бариад байранд амьдарч байгаагаас ялгаагүйгээр ингээд гоё тав тухтай амьдрах боломжтой байна гэдгийг энэ залуу харуулсан. Энэ мөнх золбон гэр бүл. За эхнэр нь бол айгүй юу эмхтэй л айгүй сэргэлэн цовоо гүйлгээ ухаантай эмхтэй бас энэний дараа яриа өгч юм лээ. Тэгээ иймэрхүү залуучууд бол маш олон байна. Бид нэр гэр хороолт үнэхээр яг байранд амьдарч байгаа юм шиг үнэхээр тав тухтай гэрээ гоё төгчүүлээд ингээд амьдрах боломжтой. За мөн энэ 7 хоногт бас хипхоп холбооны ерөнхийлөгч Баавар одоо хөдөө хэрхэн амьдарч байгаа талаар бас маш гоё сурвалжлага авсан. Тэр бас үнэхээр таалагдсан. Тэгэхээр ингээд залуучууд маань бол амьдрах гад ингээд хичээгээд байгаа шүү тий. Амьдрах гад, эрүүл орчинд амьдрах гад тий. Эрүүл байх гад, стресснээс хол байх гад, гоё амьдрах гад ингээд бүгд эрвих дэрийхээр хичээж байна. Тэгээд бүгдээр хичээцгээе. Тэгээд төр зэсэг бол хичээхгүй байх л бодоод байгаа шүү манайхаа. Тэгээд үнэхээр баяр хүргэе тий. Үнэхээр гэрээ үнэхээр тасраад өгчихсэн. За ингээ манай өнөөдрийн нэвтрүүлэг маань үүгээр өндөрлөж байна. Энэ 7 хоногт бол маш олон үйл явдлууд боллоо. Тэгээд тэрний маш бяцхан хэсгийг та бүхэндээ ярьж өглөө. За ер нь бол нэг зүйл маш ойлгомжтой. Маш том эдийн засгийн хямрал бол ирж байна. За одоо ч гэсэн бид нар ер нь бол аль хэдийн тэр хямралтай амьдрал амьдарч байна. Энэ инфляцтай хамаатайгаар эдийн засгийн маш том хямрал ирж байна. Тэгэд энд бэлтцгээгээр хүмүүсээ манай Төв банк инфляцтай дахиж мөнгө нийлүүлж, дахиж бодлогын хүүгээ буулгаж одоо тэмцдэг юм. Манай эдийн засгч нэг юм байна. Эдийн засаг руу мөнгө хийж эдийн засгийг эмчилдэг гэдэг нэг тийм консист ийм онлоос одоо салахгүй юм шиг байна. Ерөөсө бүгд сайдаас ахуулаад Төв банкны ерөнхийлөгч ингээд ерөөсө эдийн засагч гэдэг сэтэртэй хүн болгол нэг юм ярьждаг. А яг үнэндээ энэ инфляцтай энэ үнийн хөрөгдөлтөй төгрөгийн хэмжээг багасгах замаар л тэмцэхсүр ямар ч байхгүй. Америк одоо тэр зам руу орж байна. Герман тэр зам руу орж байна. А Монгол л тэр зам руу орохгүй. Тэгэхээр эдийн засгийн хямралд бэлтцгээ монголчуудаа тэгээд том хямрал ирж явна шүү. Тэгээд дараагийн 7 хоногт уулзцгаая. Amraz Weekly Show байла бүгдээрээ subscribe дараарай. Манайхтай хамтран ажиллаарай. Баярлалаа. Дараа 7 хоногт уулзцгаая.